Монгол улс 2009 онд хүний хөгжил сан, 2016 онд ирээдүйн өв сангаа байгуулж байсан бол 2019 онд үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үндэсний баялагын сан байгуулах эрх зүйн суурь тавигдаж 2024 онд тус сангийн тухай бие даасан хуулийг баталсан. Үндэсний баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, үр ашгийг нь иргэдэд тэгш шударга хүртээх үүднээс засгийн газрын шийдвэрээр Монгол хүн баялагынхаа эзэн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахар болсон. Энэ хүрээнд төврийн аргаар 1570 иргэнийг сонгож эхний шатанд улс орон даяар санал асуулга явуулж байна. Засгийн газрын хэрэглэх газар зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас өнөөдөр зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явц зохион байгуулалтын талаар ярилцжээ. Анхан шатны санал асуулгад оролцсон 1570 иргэнээс сонгогдсон 800 хүн 4-р сарын 11-12-ны өдрүүдэд төрийн ордонд хурамжуулж зөвлөлдөх уулзалтанд оролцсноо. Монгол хүн баялагынхаа эзэн зөвлөлдөх санал асуулгын 2 дахь шатны хилцүүлгээр үндэсний баялагын сангийн менежмент, өгөөжийн хуваарлалт, иргэдэд хүртээх үр ашиг зэрэг гол асуудлуудыг хэлэлцэж оролцогчдын саналыг нэгтгэн зөвлөмж гаргах юм а.